Сайн сонсогчдоо Голомт банкнаас бэлтгэн өргөдөг таны санхүү мэдлэгт подкастын нэгэн дугаар хүрэхэд инхүү бэлэн болоод байна. За энэ удаагийн дугаараар эдийн засгийн шинжээч Намун Шүрмэний би та бүхэнд одоо энэ алтны зах зээлийн тухай танилцуулахаар бэлтгэлээ. Тэгэхээр алтны ханш бол 2024 оны турш тасралтгүй одоо түүхэндээ төвшнүүд хэд удаа шинээр тогтоосон. За 25 он гараад яг энэ үйл явдал бол үргэлжилсээр байна. За тэгэхээр бид нарын алтны ханшийн өсөлтийн цаана ямар хүчин зүйлсүүд гол нь нөлөөлж байна. За тэр дундаа яг энэ эрэлт нийлүүлэлт талаасаа ер нь ямар хүчин зүйлсүүд байна гэдгийг бол нэлээд дэлгэнгүй авч үзээд за тэгээ Монголын алтны зах зээлийг талаар ярина. За тэгээ цаашлаад манай засгийн газраас ч гэсэн алт 3 хөтөлбөрийг бол хэрэгжүүлэхээр бол санаачлаад явж байна. Тэгэхээр энэ бүгдийн талаар энэ удаагийн подкастаар та бүхэнд хүрэхээр бэлтгэлээ. За тэгэхээр бид нэр алтны тухай, алтны зах зээлийн үйл ажиллагааг танилцуулах гэж байгаа бол өнөөгийн дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдлыг ярих нь зөөс нэрэг. За одоо хүртэл үргэлжилж байгаа Украиний дайн, Израиль Хамасын зэрсэгт мөргөлдөөнөөс гадна Америкийн нэгдсэн улсын 47 дахь ерөнхийлөгч Дональд Трампын эх 4 жил хэрэгжүүлэх бодлого нь бол дэлхийн эдийн засгийг төдийгүй одоо байгаль нийгэм соёлтол тодорхойгүй байдлыг бол бий болгож байна. За энэ үүний цаана бол яг энэ алтны ханшийн өсөлт бол тасралтгүй үргэлжиллээ. За 2024 оны туршид бол алтны ханш нэг 28%-аар бол өссөн байна. За 25 он гарснаас хойш бол 24%-аар өсөж за $3,500 бол нэг унцалт давсан байна. За тэгээд бас сонирхолтой юм болов гэд хэлэх юм бол 2024 оны туршид алтны ханш бол түүхэндээ төвшнөө 40 удаа шинээр тогтоосон байна. Тэгэхээр яг энэ үйл явдал ингээд цаашаа үргэлжлэх үү? За алтны ханш юу н хааж гад байна вэ гэдгийг мэдхийн тулд бид нар өнөөгийн энэ зах зээл дээр болж байгаа үйл явдлууд за тэгээд энэ геополитикийн хурцтмал үйл явдлууд хэр хугацаанд үргэлжлэх вэ гэдгийг судлах нь бол зайлшгүй шаардлагатай. Тэгээ одоо бол нэг унцаалт бол $3,215 бол тэнцэж байна. За тэгээд яг алтны ханшид нөлөөлж байгаа хүчин зүйлсийг алтны ханшийн хамгаал гаргасан шинжээчдийн тайланд тусгагдсан хамгийн олон үгсүүдийг хараад үзэх юм бол ер нь төв банк, эрэлт, эдийн засаг, тодорхойгүй байдал, доллар, үн, за тэгээд геополитик, банк, за үүрэг мэтлээ өгнүүд бол хамгийн өндөр тусгагдсан байна. За энэс бол холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлого бол алтны ханшийн хамгаалалт 28% хамгаалахад 28%-аар нөлөөлж байна. За төв банкны худалдаа авалтууд бол бас алтны ханшийн үүнд бол 21% нөлөөлж байна. За геополитикийн тодорхойгүй байдал буюу саяны бидний дурдсан хамгийн төгөөмөл байгаа энэ хүчин зүйлсүүд бол алтны ханшид жишийн өсөлтийн цаана бол тайлбарлагдаж байна. Буюу 15%-тай. Тэгэхээр яг эдгээрийг цаашлаад наривчлаад харах юм бол яг бид нар юу гэж ойлгож болох вэ гэхээр худалдааны дайны нөхцөл байдлаа өгнөд хүртэл үргэлжилж байна. Хэдийгээр хугацааны дараа Америк болон Хятад улс энэ худалдааны дайнаа тогтоохын зогсоохгүй бол хэр хүртэл энэ тариф нь байхын. За тэгээд яг 4 сар гараад 4 сарын 2-нд тогтоосон Америкийн нэгдсэн улсын тарифын дараагаар бол дэлхийн эдийн засаг бүр их хэцүү болчихсон дээ. Маш олон улсын байгууллагууд энэ Хятад болон Америк за тэгээ бусад улсууд за тэгээд энэ бүс нутгуудын эдийн засгийн өсөлтийг бол удаашруулах ийм нөхцөл байдал бий болж байна гэж бол харж байгаа. Тэгээд үүнээс хойш бол 4 сарын туршид бид нар бараг өдөр болгон тарифтай холбоотой мэдээ бол ингээд шинээр гарсан дээ. Тариф бол 145% хүрсэн, 125% хүрсэн Хятадаас гих мэтчлэн нэгээд саяхан бол хоёр улс маань харилцсан бас 90 хоногоор тарифын энэ өндөр хувь хэмжээг хойшлуулад 90%-аар бол бууруулчихсан байгаад байна. Тэгэхээр яг энэ төвшин бол ерөөсөө 90%-аар л буурсан 90 хоногоор сонгогдсон байна шүү дээ. Тэгэхээр энэ маань дахиад сонгогдох юм уу, сонгогдохгүй юм уу, хэдий болохын гэх мэтлэн зүйлсүүд хүртэл үндэ тодорхойгүй байгаа учраас энэ худалдааны дайны нөхцөл байдал бол яг үндэ энэ алтны ханшийн цаана бол яг голлох байр суурийг бол эзэлж байгаа. За тэгээд юу үнэн байгаад байна гэхээр ер нь энэ худалдааны дайны үр дүнд бол Америкийн нэгдсэн улсад ч тэр дэлхийн бүх улсуудад бол инфляц өсөх бол ийм суур зүйл бол ажиглагдах гээд байна. За тэгээд инфляц өсөх юм бол бодлогын хөв бол буурахгүй байх буюу нөгөө талдаа өндөр түвшинд хадгалагдах. За ингэснээр бол borrowing cost буюу их усүрийн зардал бол
өснөө. Тэгэхээр ингээр чинь бид нар одоо аж ахуйн нэгж байгууллагуудын зээл олголт бол илүү өндөр түвшинд өндөр хүүтэй явагдах ийм суурь нөхцөлтэй байна. За ингийн бол мэдээж зээл олголтуудаа авчирч за эдийн засгийн өсөлт бол цаашлаа саарах ийм сөрөг үр дагавар болоод дэлхийн одоо Данганц Америк гэлтгүү, Хятад гэлтгүү одоо энэ хоёр улс хамгийн том хоёр улсын одоо нөлөөгөөр одоо бусад улсууд ч гэсэн одоо энэ нөлөөнд бол автах ийм хандлагатай байна гэдгийг бол хэлж байгаа. За тэгээ бодлогын хүү тэгвэл яах вэ гэх юм бол маш олон одоо шинжээчд болвол яг бодлогын хүүний талаар одоо санал дэвшүүлээд за тэгээд энэ үед бол бодлогын хүү хамгийн өндөр буурах магадлалтай гэж бол үзэж байгаа юм лээ. Тэгээ ингээ харах юм бол яг бодлогын хүү энэ жил 2 удаа буурах магадлал хамгийн өндөртэй байгаа. За энэ их сурвалж нь болохоор Чикагогийн металлын бирж байгаа. Тэгэхээр одоо байгаа 425-аас 405-ын 4.5 интервалд байгаа бодлогын хүү бол нэг 0.25-аар 2 удаа буурч за 375-аас 4 интервалд очно гэдэг ийм одоо там магадлал бол одоогийн түвшинд хамгийн өндөр байна. За энэ бууралтууд бол 9 бол 12 сард бол буурах хандлагатай байна гэж бол үзэж байгаа юм. За тэгээ бас нэг сонирхолтой юм нь юу вэ гэхээр одоо энэ алтны ханшийн өсөлтийн цаана болвол одоо 2022 онд алтны ханш бол ер нь түүхэн хугацаанд дандаа өсөх трендтэй байсан. За тэр дундаа хамгийн өндөр өсөлттэй байсан 20 оноос эхэлжсэн. Тэгэхээр 20 онд бол яг ковид гарсан. За бас дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал их байсан. За үүнээс хойш бол 22 онд одоо Орос Украины дайн гарсан тий. За тэгээд үргэлжлээд одоо Израиль Хамасын мөргөлдөө эхэлсэн. За тэгээд одоо ингээд худалдааны дайн ингээд дэлхийн эдийн засагт бол тодорхойгүй байдал бий болохын зэрэгцээ одоо алтны эрсдлийг бий болгож байгаа нэг зүйл нь өөрөө төв банкуд байгаа. Дэлхийн улсуудын төв банкуудын алтны худалдаа авалт байгаа. Тэгээ энийг хараад үзэх юм бол 2022 оноос хойш энэ хэмжээ бол 1000 тоннд авсан. 2010-аас 2021 оны дундаж хэмжээ бол 473 тонн байсан буюу одоо яг эдгээр өмнөх жилүүдэд бол төв банкуд ердөөнийг за 500 хүрэхгүй тонн алтыг бол худалдаж авдаг байсан бол энэ хэмжээгээ 2022 оноос эхлээд одоо 2 дахин нэмэгдүүлсэн. За үүний нэг шалтгаан нь магадгүй одоо Орос Украины дайн эхлээд за тэгээд одоо барууны орнууд Оросд хориг тавьснаас эхлэлтэй байх тий бидний сайн мэдж байгаачлаа одоо Оросын 300 тэрбум доллартай тэнцвэрс гадаад валютын нөөцийг нь бол нэг зарцаацсан үйл явдал болсон. За энэс ер нь дэлхийн бусад улсууд одоо Америк нэгдсэн улсаас юу харсан бэ гэхээр за ер нь ингээд дэлхийн ер нь ямар нэгэн зөрчилдөөн бий болох тохиолдолд одоо гадаад валютын нөөцөө Америкийн банкудад за тэгээд дамдаалал хэлбэрээр байршуулах нь өөрөө маш эрсдэлтэй юм байна. Ингээд зарцаагаад одоо гадаад валютын нөөцийг ингээд ашиглахдаггүй болох ийм эрсдэлтэй юм байна гэдэг ийм айдастай болчихсон. За үүнээс хойш ер нь дэлхийн улсууд энэ амдаалрын одоо хараат байдлаа ер нь бууруулсаар байгаа. Одоо худалдааны системч дээр төв банкуудын одоо гадаад валютын нөөцөдч дээр ингээд амдаалраас одоо ер нь бол дэлхийн улсууд бол хараат байдлаа бол бууруулж байна. За тэгээд ер нь ямар улсууд яг алтны нөөцөө хамгийн их нэмэгдүүлээд байна вэ гэдгийг 2024 оны байдлаар хараад үзэх юм бол Польш, Турк, Энэтхэг, Хятад, Чех, Ирак, Унгар, Узбекистан, Гана, Катар зэрэг улсууд бол одоо орж байна. За Польш улс бол өнгөрсөн 2024 онд бол нийт 90 сая одоо 90 тонн одоо алт худалдаж авсан байна. За Турк бол 75 тонн, Энэтхэг бол 73 тонн. За Хятад бол 44 тонн гэд. За Хятадын хувьд бол яг сүүлийн 3 жилд бол алтны нөөцөө маш их нэмэгдүүлж байгаа. 2022 онд 225 орчим тонн алт худалдаж авсан бол 2023 онд 65 тонн. За тэгээ 2024 онд бол 44 тонныг худалдаж авсан байна. За яг ингээ буурсан юм шиг харагдаж байгаа боловч одоо яг алтны ханшийн өсөлттэй холбоотой бол яг энэ хэмжээнүүд бол буурсан байгаа даа. Гэхдээ ирэх одоо энэ жилүүдэд бол энэ Хятадын одоо хувьд алтны нөөцөө нэмэгдүүлэх одоо хандлага бол нэлээд өндөр байгаа. Яагаад гэхээр гадаад валютын нөөцдөх одоо алтны эзэлж байгаа хувь хэмжээ бол бусад одоо барууны улсууд Америк ч юм уу Герман, Франц зэрэг улсуудтай харьцуулахад маш бага байдаг. За 2024 оны байдлаар буюу гадаад валютын нөөцдөх алтны одоо эзлэх хувь хэмжээ 5.9%-тай. За энэ хувь хэмжээ 22 онд бол ердөө 4.9%-тай бол байсан. Тэгэхээр энэ хэмжээг бол алт бол Хятад бол нэмэгдүүлээд явж байгаа.
За тэгээд ер нь дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал бол үргэлжлэлээр байна. Тэгэхээр яг бас нэг сонирхолтой одоо статистикийг та бүхэнд танилцуулах юм бол яг одоо энэ худлааны дайн байна шүү дээ. Худлааны дайны ер нь үндсэн гол шалтгаан нь ерөөсөө Америкийн нэгдсэн улс өөрөө яг ямар бодлого баримтлаад байгаа юм бэ гэдгийг нэг судлаад үзсэн чинь одоо яг цагаан ордны вебсайтн дээр одоо Америкийн нэгдсэн улсын одоо энэ Дональд Трампын намын одоо үзэл баримтлалыг бол оруулаад ингээд үнцэн шалгаанууд гаргасан мэлээ л дээ. Та бүхэн ч ихтэй ороод харах бас боломжтой. За ингээд тэрийг унших юм бол үнцэндээ нэг хоёр шалтгааны улмаас Америкийн нэгдсэн улс бол импортын тариф баримталж байгаа. За ингээд харах юм бол нэгдүгээр шалтгаан нь бол худалдааны алдагдлыг бууруулах буюу одоо Америкийн нэгдсэн улсын одоо нийтийн импортын дийлэнх хувь буюу одоо бараг 50 хүртэлх хувийг нь бол 3% бүрдүүлдэг. За энд нь Хятад, Мексик, Канада. За тэгээд бид нар санаж байвал одоо гол нөгөө тариф ногдуулаад байгаа улсууд ч юм бол өөрөө энэ 3 улс байгаа шүү дээ. За тэгээд 5%-ийг нь бол Япон, за Герман улс 4%-ийг нь, Вьетнам 4%-ийг нь, Солонгос 4%-ийг нь бүрдүүлдэг юм байна. За тэгээд яг энэ улсуудтай хийж байгаа худалдаанд бол Америкийн нэгдсэн улс бол 2024 оны байдлаар нийт 1.2 их $80 алдагдал хүлээсэн юм байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын дүгээс бол яг энэ 1.2 их $80 алдагдлыг одоо бууруулах юм зорилготой. Тэгэхээр яг худалдааны хувьд одоо алдагдaltaй байна гэдэг нь яг өөрөө буруу зүйл юм уу, муу зүйл юм уу гэдэг бол яриаггүй. Яг ийм худалдааны алдагдaltaй одоо буюу одоо тухайн улсын хийж байгаа экспорт, худалдаж авч байгаа импорт хоёрын зөрүүл яг ийм түвшинд байна. Тэгээ энийг бид нар одоо худалдааны тэгш бус байдал, шудраг бус байдал гэж бол Америкийн нэгдсэн улсын зүгээс л үзэж байгаа юм лээ. Тэгээ яг Хятадын зүгээс нь $300 тэрбум буюу $295 тэрбум одоо худалдааны алдагдaltaй, Европын холбоотой $235 тэрбум алдагдaltaй, Мексиктэй $172 тэрбум алдагдaltaй гэх мэтчлэн алдагдал болвол Америкийн нэгдсэн улс худлааны хувьд бол үүрсэн байгаа. Гэхдээ энэ нь өөр эдийн засгийн онцлогтой хамаарат багдгүй одоо эдийн засаг нь бол илүү одоо хэрэглэгч улс байгаа шүү дээ. Тэгэхээр хэрэглэгч улсын хувьд одоо худлааны алдагдaltaй байх нь бол энгийн зүйд гэж бид нэр ингээд одоо эдийн засгийн онолын хувьд ч юм уу үздэг тэнгүүд яг худалдааны алдагдaltaй байлаа гэх тухайн улс одоо маш одоо эдийн засгийн хувьд буруу байна. Дотоод эдийн засгийн одоо үгүйсгэж байна гэж бол үздэггүй байгаа. За тэгээд хоёрдугаарт нэг шалтгаан нь юу вэ гэх юм бол 1997-аас 2024 оны хооронд бол Америкийн нэгдсэн улсын үйлдвэрлэлийн салбарт 10 сая ажлын байр бол хоригдсон юм байна. За тэгээ 2001 оны байдлаар Америкийн нэгдсэн улс дэлхийн нийт үйлдвэрлэлийн 28% бүрдүүлжсэн бол 2023 онд бол 17%-тай 17.4% болсон байна гэж. За тэгээ үүний улмаас болвол Америкийн нэгдсэн улс үйлдвэрлэгч улс болох шаардлагатай гэж үзэж байгаа юм лээ. Тэгэхээр яг одоо хоёр улсыг хоорондоо харьцуулаад харахад бол хүн амын хувьд ч дээр за тэгээд үйлдвэрлэгч улс болоход одоо аль нь яг зөв юм гэдгийг бол яг эдийн засагч нар бол одоо хүртэл ингээд одоо хариултыг нь хайсаар энэ тий. Одоо жишээлбэл яг үйлдвэрлэгч улс болсноороо тухайн улсын эдийн засаг одоо өндөр өсөлттэй байд юм уу гэдг нь бол бас эргэлзээ тий. Арай бага зардлаар илүү хямд өртгөөр одоо бусад улсаас худалдаж авах замаар дотооддоо нийлүүлэх нь өөрөө илүү үр ашигтай байж болно. За энэ талаар бол бид нар ингээд багасаа ч юу эдийн засгийн хувьд ингээд эдийн засгийн онолын хувьд ч тэр ингээд одоо нээлттэй эдийн засаг буюу одоо альва улсад одоо альва улсын одоо энэ эдийн засаг нээлттэй байх тусмаа одоо эдийн засгийн өсөлтөд эргэн нөлөөтэй байдгаа гэдэг ийм суур эдийн засгийн онолыг мэддэг байсан бол одоо ингээд дэлхийн хамгийн том эдийн засгтай улс үйлдвэрлэгч улс болно. Бид нар ингээд импортын тариф тогтооно. Бусад улсуудаас орж иж байгаа бараа бүтээгдэхүүнд одоо хязгаар таминаад игжээж бид нар одоо дотоод үйлдвэрлэлд дэмжинэ гэж одоо үзэж байгаа нь бол нийтлэн айгүй бас айгүй өөр дөр зурагтай байна. За энэ талаар ч гэсэн олон улсын валютын сангийн одоо тэргүүн болвол яг 3-р энэ хаврын одоо хурлаараа бол өөрийнхөө ихтгэлтэй бас нэлийн сонирхолтой байдлаар бол тайлбарлаж байсан. Тэгээд ер нь юу вэ гэхээр дэлхийн эдийн засаг ер нь одоо яг энэ улс орнууд те яг дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ийм чиглэл рүү те одоо дотооддоо хамгаалах тийм ийм одоо тусгаарчлсан ийм бодлогыг бол хэрэгжүүлж байна. Тэгээ энэ нь өөрөө одоо дэлхийн эдийн засагт
тодорхойгүй байдлыг бол бий болгоход байна. За тэгээд үйлдвэрлэгч улс болно гэдэг чинь өөрөө одоо маш их тийм нөөц, за хүний нөөц, за тэгээд цаг хугацаа шаардна. За тэхийн тулд мэдээж одоо бусад улс бол альва нэг улсаас бие биенээсээ бол тодорхой нэгэн бие биенээсээ бол харилцан даваа болон сул талтай байгаа тэнгүүд тэрийг үл харгалзаа дотооддоо бүх юмаа үйлдвэрлэгч улс болно гэдэг нь өөрөө бас одоо ер нь бол цуур одоо урт хугацаанд бүр ингээ үйлдвэрлэгч улс болоод бүх юмаа өөртөө хангадаг болсон цагт яг эдийн засгт нь тодорхой эрен нөлөөтэй байж магадгүй. Гэхдээ богино хугацаанд болвол энэ нь өөрөө одоо цуур инфляцийг өсгөх юм нөхцөл байж болзошгүй гэдгийг бол анхааруулж ирсэн. За тэгээд яг нэг сонирхолтой статистикийг алтны зах зээлд холбоотой та бүхэн танилцуулах юм бол дэлхий дээр байгаа алт бол ямар нэгэн байдлаар бол устж үгүй болтгоо. Одоо аль нэг хэлбэрээр бол байршиж тийм ээ. За тэгээд 2010 оноос хойш одоо олборлсон нийт алт буюу 2022 оны байдлаар 2024 оны байдлаар бол олборлсон нийт алт 218 мянган тонн байгаа юм байна. Дэлхийд даяар. За тэгээд үүний 46% нь бол үнэт эдлэх хэлбэрээр тэгээд хөрөнгө оруулалтын хэрэгсэл буюу одоо голтмай зэрэг хэрэгслээр бол 22% нь байршиж байгаа. За тэгээд төв банкуудын нөөцөөр бол 17% нь за бусад одоо хэлбэрээр буюу одоо технологийн салбарч гэдэг юм уу одоо хаягдл хэлбэр ч юм уу байгаа алтны нөөц бол 15% нь одоо дэлхий дээр байгаа нэг алтны хувийг бол эзэлж байна. За тэгээд бид нар ч одоо алтыг шинээр дахин боловсруулад нийлүүлэлтээ тухайн жилийн нийлүүлэлтээ нэмдэг. За энэ маань өөрөө тухайн жилийнхээ 25% бол бүрдүүлдэг. За тэгээд тухайн жил олборлсон нийт алт бол нийт 75%-ыг нь тухайн жилийн нийлүүлэлтийн 75%-ыг нь бол бүрдүүлдэг юм байна. За тэгээд нэг сонирхолтой одоо статистикийг танилцуулах юм бол дэлхийн нийт төв банкуудын нөөц бол нийт 36 мянган тонн байт юм байна. За энийг улсуудаар харах юм бол Америкийн нэгд ордог буюу 8100 тонн алтны нөөцтэй. За энэ нь тухайн улсын нийт одоо гадаад валютын нөөцийн 76.4%-тай тэнцдэг. За Герман байна 3352 тонн алтны нөөцтэй. За нийт нөөцийн 76% нь байна. За Швейцар байна нийт одоо 1000 тонн нөөцтэй. Гадаад валютын нөөцийн 10.3%-ийг бүрдүүлдэг. Франц байна 2437 тонн нөөцтэй. Гадаад валютын нөөцийн 74%-тай тэнцдэг. За тэгээд Хятад улс байна 2024 оны байдлаар 2285 тонн нөөцтэй гадаад валютын нөөцийн 5.9%-ийг бол бүрдүүлж байна. За тэгээд манай улсыг бол яг энэ одоо дэлхийн алтны зөвлөлийн статистик дээр бол 7.5 тонн одоо алтны нөөцтэй нийт нөөцийн 13.9%-тай бол тэнцэж байгаа гэж бол үзэж байгаа юм билээ. За Хятад Япон улс бол 846 тонн алтны нөөцтэй нийт нөөцийн 6.2%-тай тэнцдэг. Ингээд харах юм бол ерөнхийдөө барууны улсуудын одоо гадаад валютын нөөцөд эзлэх алтны хувь хэмжээ бол нэлээд өндөр буюу 70-аас 80%-тай тэгвэл одоо Азийн улс орнууд авах бол харьцангуй бага байна гэдгийг бол бид нар харж байна тийм. За тэгээд 2010 оноос хойш 2024 оны хойш алтны эрэлт нийлүүлэлтийг хараад үзэх юм бол за алт бол өөрөө айгүй сонирхолтой одоо түүхийд эрэлт нь бол маш олон хүчин зүйлсээс бол тодорхойлогддог. За тэр дундаа технологи, за үнэт эдлэл, хөрөнгө оруулалт, за тэгээд энэ төв банкуудын одоо гадаад валютын нөөцийн нэг хэсэг гэх мэтлээ. За тэгээд алтны одоо эрэлт бол 2024 онд 4,175 тонн буюу түүхэн дээд хэмжээнд бол хүрсэн. За энэ хувь хэмжээ 2010 онд 4,317 тонн байсан. За тэгээд сүүлийн жилүүдэд одоо өссөн гол шалтгаан нь бол яг энэ үнэт эдлийн үйлдвэрлэл бол нэлээд нэмэгдсэн. За тэгээд мөн төв банкуудын бол одоо эрэлт бол нэмэгдсэнтэй холбоотой байна. За тэгээд Монголын алтны зах зээлийг нэг товчхон дурдах юм бол яг 2025 оны 1 сарын байдлаар нийт ашигт малтмалын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо бол нэг 2720 байна. За үүнээс 960 нь бол хайгуулгын зөвшөөрлийн тоо, 1760 нь бол ашиглалтын зөвшөөрлийн тоо. За тэгээд ашиглалтын зөвшөөрлийг дотор нь алтны шорон болон үндсэн ордоор нь хуваагаад үзэх юм бол шорон ордны 461 одоо зөвшөөрөлт, алтны үндсэн ордны 99 зөвшөөрөлтэй. За тэгээд батлагдсан алтны нөөцийг харах юм бол нийт 440 тонн 40 гаруй тонн алтны нөөц байгаа гэж үздэг юм байна. За үүний болвол нийт одоо алтны нөөцийн 92% нь бол өөрөө яг энэ үндсэн ордод байршдаг. За тэгээ миний саяны зурцсанчлан одоо энэ ашиглалтын зөвшөөрлийн одоо дийлэнх нь өөрөө шорон ордод ордлогдсон байгаа боловч одоо алтны одоо дийлэнх батлагдсан нөөц нь бол үндсэн ордод одоо байгаад байна гэдэг бол бас харж болж байна. Юмнээс бол яг ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлж олох юм бол магадгүй алтны олборлолт бас нэмэгдэх юм магадaltaй байна.
За тэгээд Монгол улсын хувьд бол яг хуу сүүлийн 1990 оноос хойш болов алтны хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн 1991-ээс 2000 оны хооронд алт хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. За үүний хүрээнд бол алтны олборлолт 0.8 тонноос 10.9 тонн бол өсөж исэн юм байна. За алт 2000 хөтөлбөрийн хүрээнд бол бас хэрэгжүүлж исэн. За энэ үед бол бас 2001-ээс 2010 оны хооронд бол энэ хөтөлбөр хэрэгжсэн. За 2017-аас 2021 оны хооронд алт 2 хөтөлбөр хэрэгжсэн. За үүний хүрээнд бол алтны олборлолт түүхэндээ хэмжээнд буюу 23.6 тоннд бол хүрч өсөж исэн. За харин 2021 оноос 2022 оноос хойш алтны олборлолт бол буурч 2024 оны байдлаар бол 16.5 тоннд бол хүрсэн байна. За тэгээд одоо бол засгийн газраас алт 3 хөтөлбөрийг бол хэрэгжүүлэхээр бол хүлээгдэж байна. За тэгээд алтны экспортын орлого бол манай улсын нийт экспортын 6-аас 7 орчим хувийг бол бүрдүүлдэг. 2024 оны байдлаар нийт алтны одоо экспортын бид хэмжээ 11.7 тоннд хүрсэн. За үүнээс бол бид 900 сая $. Бол одоо $. Орлого бол олсон байна. Тэгэхээр манай улсын эдийн засгт бол алтны олборлолт за энэ экспортын орлого бол бас нэг талаараа маш чухал одоо хүчин зүйлс болж идэг. За тэгээд эргээд бид бүгдээрээ нэг дүгнээд хэлэх юм бол алтны үндсэн хэв шинжүүдийг эргээд нэг саний. За ингэх юм бол алт бол яг энэ тодорхойгүй нөхцөл байдалд бол аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болж идэг. Өндөр инфляцтай үед инфляцийн хамгаалалт болж идэг. За түнчлэн гадаад төлөвийн одоо нөөцийн тодорхой нэг хэсэг болж идэг. Ийм үндсэн хэв шинжтэй түүхий дагаад байна. За одоо үргэлжилж байгаа энэ тодорхойгүй нөхцөл байдлын ард байгаа одоо Орос Украины дайн, Израиль Хамасын дайн, худалдааны дайны үйл дайнууд маань өөрөө энэ аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл одоо болохынхаа хувьд одоо алтны ханшийн одоо хөдөлгөөнийг бол дэмжиж байна. За нөгөө талдаа бол инфляц өсөх нь бол өөрөө одоо инфляцийн хамгаалалт болдог алтны хувьд бол бас эерэг мэдээ байгаад байна. За эдийн засаг одоо удаашрах хэрээр одоо дэлхийн улсуудад гадаад валютын нөөцөө алтаар одоо нэмэгдүүлэх за $10-аас хараат байдлаа бол бууруулах ийм одоо үйл явдал хадгалагдаж байна. Тэгээд цаашлаад ер нь алтны ханш өсөх үү гэдэг дээр бол маш олон улсын байгууллагууд өөрсдийн одоо төсөөлөл танилцуулж байгаа. Тэгээ яг нэг бид нар яаж харах вэ гэхээр одоо болж байгаа энэ нөхцөл байдлууд ямар хэмжээнд үргэлжлэхийн хизээ энэ дуусахын гэдэг одоо зүйлсийг бол нэлээд сайн ажиглах хэрэгтэй. Үүний үр дүнд бол алтны ханш өсөхгүй юу доктортой байх уу гэдэг бол тодорхойлогдох болно. За тэгээд энэ удаагийн одоо подкаст маань өндөрлж байна. Анхаарал хандуул сонссон та бүхэнд баярлалаа. Баяртай.